Өнөөдрийн бичлэгээр нэгэн сонирхолтой уран бүтээлчийг түүний уран бүтээлийг санал болгож ярилцах болно. Тэр бол Японы кино уран бүтээлч Шинобу Ягучи. Гэхдээ юун түрүүнд энэхүү сонирхолтой уран бүтээлчийг хэрхэн олж мэдсэн талаараа товчхон ярилцгаая. Хэрвээ танах инновашн ашигладаг бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Unity Lab шинжлэгдэж гэрийнхээ интернетийг бүрэн хянах боломжтой болжээ. Та бүхний харж байгаачлан үлдэгдэл дата, үзэх боломжтой киноны тоо, төлбөрөө хянахаас гадна гэрийнхээ Wi-Fi толбогдсон төхөөрөмжүүдийг харах, зочин зориулсан төр зүрийн Wi-Fi үүсгэх гээд олон төрлийн үйлчилгээтэй юм байна. Бүр хүссэн газраас апп ашиглан интернет төхөөрөмжөө унтрааж асаах боломжтой. За тэгэд инновашн ашигладаг бол Unity Lab-а татаад гэрийнхээ интернетийг бүрэн хянаарай. Одоо харин бичлэг рүүгээ орцгоё. Мэдээж Японы кино урлаг асар арвин түүхтэй. Азтай төдийгүй дэлхийд дахинд маш том байр суурийг эзэлдэг. Домогт Акира Куросавагаас эхлээд Ясужиро Озу, Кенжи Мисогучигээд дэлхийд дахинаа өөрийгөө батлан харуулсан кино найруулагчид цөөнгүй. Бүр аниме дэлхийд даяар алдаршиж, үүнээс үүдэн дан анимер дагнах найруулагчид ч өнөө цагт маш алдартай нөлөө бүхий болсон. Тийм ч учраас миний би 2018-аас 2020 онуудад Японы кино урлагийг өөрийнхөө хэмжээнд судалж үзэж эхэлсэн юм. Гэхдээ хангалттай гүн гүнзгий хэмжээнд судалсан гэхгүй ч миний л хувьд орчин үеийн хамгийн шилдэг нийгмийн найруулагч Шинобу Ягучиг тэрэн дундаас олж мэдсэндээ баярлалаа. Тэгэхээр олж мэдсэн түүх нь сонирхолтой. Та бүхэн хөвчлэн инди, арт хаус, эсвэл олон улсын сонирхолтой кинонуудаар стриминг үйлчилгээ үзүүлдэг Mubi-г сайн мэдэх байх. Нэг өдөр Instagram гүйлгээд сууж байтал Mubi-гийн хаягаар 2019 онд нээлттэй хийсэн тус найруулагчийн мюзикл инедмийн жанрын Dance with Me киноны хэсэг орсон байв. Орчин үед тэр дундаа Японы мюзикл гэхээр үнэхээр их сонирхол татаж байсны сацуу тэрхүү сцен нь ч үзүүштэй, зугаатай байсан юм. Харамсалтай нь яг тэр үед Dance with Me киног олж үзэх боломж байгаагүй бөгөөд хэдэн сарын дараа Mubi дээр орох товтойг олж мэдсэн. Ингэж Шинобу Ягучи найруулагчийг хайж үзээд бусад кинонуудыг нь судалж эхнээс нь үзэж эхэлсэн. Мэдээж Америк буюу Холливуудтай харьцуулахад их үеийн бүтээлүүдийг нь олж үзэх боломж бололцоо тааруухан. Тиймээс бүх киног нь үзсэн гэхгүй ч онцлог хэд хэдэн киног нь үзэж амтсан. Тэгж байтал өнөөх Dance with Me киногч үзэх боломжтой болж үүний дараа нэг зүйлийг ойлгосон нь найруулагч маань кино урлаг болон хөгжимд ямар их хайртай гэдгийг. Тэр талаараа бараг Японы Damien Chazelle гэмээр мэдээж чанар болон амжилтаараа Damien Chazelle-тэй харьцуулшгүй л дээ. Нэмээд түүнээс хамаагүй хөгшин найруулагч. Гэвч миний хувьд бүх цаг үеийн хамгийн хайртай нэг киногоо олж Шинобу Ягучи гэх найруулагч үнэхээр дутуу үнэлэгддэг гэдгийг олж мэдсэн юм. Интернетэд түүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл англи хэл дээр ховор. Гэхдээ 1967 онд Исихара төрсөн гэх энгийн мэдээллээс эхлээд бүрэн фильмографи жагсаалтууд хангалттай олдно. Түүнийг Zero to Hero буюу гол дүрүүд нь хинэж төсөөлөөгүй хачирхалтай зүйлсийг хийж үйл явдал эхлэгч киноны явцад олон зүйлийг туулж тухайн зүйлээрээ тодорхой хэмжээний амжилтанд хүрч төгсөх кино бүтээдгээрээ олонд танигдсан. Мэдээж тэдгээр нь үзэгчдэд эерэг дулаан мөн таатай мэдрэмжийг ч бас төрүүлж чаддаг. Бас үнэхээр сайн комеди найруулагч гэдгийг нь мартаж болохгүй. Бараг кино болгоныг нь үзэх бүрт илгээ өштөл инээдэг. Тэгэхээр түүний бүтээлүүдээс ихэнх үеийн болон арай орчин үеийн бүтээлүүд гэж хоёр ангилан өөрт хамгийн таалагддаг кинонуудаар жишээ аван тайлбарлацгаая. Түүний ихэнх үеийн бүтээлүүд сая дурдсанчлан илүү Zero to Hero гэх зарчмаар хийгдсэн нь анзаарагддаг. Үүний хамгийн тод жишээ бол 2001 оны Water Boys болон миний хамгийн хайртай кино болох 2004 оны Swingers. Water Boys-ийн хувьд киноны гол дүр Сузуки усан сэлтийн тамирчин болох мөрөөдөлтөөж сургуулийнхаа сэлтийн клубын цорын ганц гишүүн. Тэрхүү хөвгүүдийн сургуульд шинээр царайлаг эмэгтэй сэлтийн багш ирснээр тэрхүү клуб битүү хөвгүүдээр дүүрдэг. Гэсэн ч тэрхүү шинэ багш синхрон сэлтийн багш байж таарснаар бүх зүйл өөрчлөгдөж эхэлдэг. Царайлаг багшаас бол цугсан буун харчуудаас хитгэн л үлдэж, сүүлдээ бүр багш нь жирэмсний шалтгаанаас бол чөлөө авснаар үлдсэн хэдэн хөвгүүд өөртөө суралцах шаардлагатай болдог. Хэдийгээр хөвгүүд эхэндээ ичиж, бусдаа санаа зовж байсан ч сургуулийн фестивалийн сүүлийн үзүүлбэрээ маш олон амжилттай хийж дуусгана. Мэдээж бүхнийг өөрөө сурсан ахлах сургуулийн сурагчид төгс сайн байна гэж үгүй. Гэсэн ч тэдний төгс бус үзүүлбэр нь хөвгүүдийн өөртөө итгэлтэй болж зоригтой болсныг
мөн хийж буй зүйлдээ ямар хайртайг илтгэдэг. Мөн мэдээж coming of age учраас ахлах сургуулийн нөхөрлөл, хайр дурлалын харилцаанаас эхлээд амьдрал дээр тулгарх олон зүйлсийг боддоор бас маш нэттэйгээр харуулсан. Харин Swing Girls-ийн хувьд Waterboys кино нь энэхүү киног бүтээхэд маш сайн бэлтгэл болж миний хамгийн хайртай кино бүтсэн юм. Сүүлийн үед Swing Girls-ийн хэсгүүд интернетээр маш их явах болсон. Бараг үзэгчид маань энэ сценыг ямар нэгэн сошиал медиагаас харж байсан баг. Swing Girls-ийн үндсэн үйл явдал Waterboys-тай бараг адилхан. Гэвч дөрүүд тэдний хийж буй зүйл болон киноны зохиол найруулга илүү сайжруулсан хувилбар гэмээр. Тийм ч учраас Японд тухайн жилийн кино наадмуудаар будаа олгосон. 28 дахь удаагийн Японы Академийн наадамд нийт 8 төрөлд буюу нэг жилд хамгийн олон төрөл төрүүлсэн кино болж чадсан. Кинонд гол дүр Томоко Сузуки болон түүний ангийн охтууд ахлах сургуулийн зуны амралтаараа сургуулийн бейсболын баг дэмжгээр очсон үлээвэр хөгжмийн хамтлагт Бентог нь авчих даалгаварт ундаг. Гисэн ч бүтлгүүгээсээ болж хоол нь халуунд муудаж үлээвэр хөгжмийн хамтлагийн гишүүд бүгдээрээ хүнд орлогонд ордог. Ямар ч гишүүнгүй болсон хамтлагийг хэргийн эзэн охтууд орлохоор олж хөгжим сурч эхэлснээр тэдний жаз хамтлаг байгуулах эхлэл тавигдана. Энэ хооронд тэд маш олон адал явдлыг туулж, зарим нь шантарч, хоорондоо хагаралцсан ч мөн л эцэст нь урлагийн тэмцээнд амжилттай оролцож чаддаг. Хамгийн чухал нь тэд өөрсдөө болон бусдад жаз хөгжмийн гайхамшиг мэдрүүлж өөрсдийн зорилгоо биелүүлэн хэний ч төсөөлөөгүй хийж чадсан юм. Мөн хамгийн сонирхолтой нь хамтлагийн жүжигчин охид бүгдээрээ өөрсдийн хөгжмийн зэмсгүүдэд тоглож суран тоглолтооч бас өөртөө хийсэн нь гайхмаар. Тэрхүү үзүүлбэрээрээ ч хэсэгтээ од болж Японд хэд хэдэн тоглолтыг хийсэн. Энэ нөрөө киног үнэмшилтэй дөрөв хөгжмөө сурахын тулд хэрхэн зүдэрч байгааг үзэгчдэд маш сайн мэдрүүлж чаддаг. Бүр цаашлах юм бол киноны хамгийн инээдтэй сцен болох practical slow motion сцен. Shinobu Yaguchi өөрөө CGI-ыг кино урлагийн ичэдэг үгүй хийсэн гэж хэлсэн байдаг. Тийм ч учраас өөрийн киноны дөрүүдийг илүү үнэмшилтэй болгохын тулд хөгжим сургаж, аль болох бага CGI ашиглахыг хичээсэн биз. Swing Girl бол түүний бүтээлүүдээс заавал үзэх кино. Харин түүний орчин үеийн бүтээлүүдийг харвал тэрхүү халуун дулаан эерэг мэдрэмжинд байгч, арай илүү нийгэм, хүрээлэн буй орчин, Японы үндэсний уламжлалын сэдвүүдээр тодорхой хэмжээнд шүүмжилсэн, үзэл санаа агуулсан санагддаг. Тэдгээрээс онцлог бүтээлүүд бол 2014 оны Wood Job, 2017 оны Survival Family, 2019 оны Dance with Me. Их үеийн хөнгөн бүтээлүүдтэй харьцуулахад эдгээр бүтээлүүд нь өөрийн гэсэн хэлэх санаатай. Жишээ нь Wood Job дээр боршуурны хөөрхөн бүсгүүд хууртан ажилд орсон залуу эцэст нь хөгшин модыг тарин борлуулах, шинээр мод тарих, түүнийг арчлан хамгаалах, байгаль болон хүмүүний эрх холбоог ойлгож, цаашлаад Япончуудын ой модоо хэрхэн хамгаалж, давхар амьдралаа зогоодог уламжлалт аргыг суралцдаг. Киноны эхэнд бүтлгүй, зориггүй байсан залуу хэдийгээр бүсгүйн зүргэнд хууртан ажилд орсон ч эцэст нь өөрийн байх ёстой газараа олж чадсан. Survival Family-гийн хувьд яг л нэртэйгээ адил гэр бүлийн эрүүл харилцаа, мөн өрхийн тэргүүн, эр хүн хэрхэн гэр бүлээ авч явах ёстой, амьд үлдэхийн төлөөх тэмцлийг маш сонирхолтой инээдтэй байдлаар харуулж чаддаг. Харин мөн л киноны төгсгөлд хүйтэн хүндээ харилцаатай байсан тэрхүү гэр бүл хоорондоо илүү дотносон кино төгсдөг. Тэгвэл өнөөх Dance with Me хүүхэд байхдаа урлагаа сууж хүн чарах авсан гол дүр ич эдийн байдлаар сэтгэл хөдлөлөө мюзиклээр илэрхийлэх босноор түүнийгээ зогсоох адал явдалтай гардаг. Тэрхүү адал явдлын замд олон хүмүүстэй танилцаж, бусдыг болон хамгийн чухал нь өөрийгөө танин мэдэж чаддаг. Гэвч найруулагч маань энэхүү бүтээлээр урлаг хүний амьдралд ямар чухал болохыг, яаж нөлөөлж болохыг маш сайн харуулсан. Мюзиклийн хувьд ч маш чанартай болсон бөгөөд мөн л түүний бүтээлүүдээс заавал үзэх киноны нэг. Энэ мэтчлэн Shinobu Yaguchi гэх уран бүтээлчийн feel good кинонуудыг жилдээ 1-2 удаа заавал дахин үзэж, түүний сэтгэлээ, мөн урлагийг гих хайраа шингээсэн бүтээлүүдээс эерэг мэдрэмжийг авч чаддаг. Ингэснээр хэсгэн ч болов Монгол шиг асуудлаар дүүрэн стресстэй нийгмээс ангижирдаг. Би өөрөө энэ утаа, төгжрөл, эрчим хүчний хомсдол гээд маш их асуудалтай байгаа цаг үед шууд нөлөөлөх өөрчлөлтийг авчирч чадахгүй ч та бүхний хэсэгч болов эерэг мэдрэмжийг аваасаа гэсэндээ өөрийн хамгийн хайртай уран бүтээлчээ мөн түүний кинонуудыг товчхон танилцууллаа. Дараа тэгж яваад илүү дэлгэрэнгүй анализ видеонууд дуртай кинон дээрээ хийх болно. За тэгээд Shinobu Yaguchi Love миний хувьд санаандгүй явж байгаад олсон хамгийн хайртай уран бүтээлчдийн маань нэг. Харин та нарын хувьд надтай адил санаандгүйгээр олсон ч хожим хамгийн хайртай уран бүтээлч болсон тохиолдол би юу? Комент хэсэгт хуваалцаарай.
дараагийн бичлэгээр уулзцгаая.